мега төслүүд урагшлах хэвээр. Бид нэр гэхдээ 14 гэдэг тоогоор хязгаарлалчаад ингээд нэг хажуугаар боломж гараад ирэхлээр бид нэр 14-ийг хийнэ л гэж яваад иж болохгүй. Ер нь цаг хугацаа гэдэг бол хамгийн үнэтэй капитал. Тэгэхээр бид нэр энэ цаг хугацааг ашиглаад явуулах ёстой мега төслүүд бол бүгдийг л явуулах ёстой. 15 байна уу, 21 байна уу, боломж гарвал бүгдийг л явуулж явах ёстой. Яах гэж хамтарсан, хөгжих гэж л хамтарсан шүү дээ. Тэгэхээр энэ 14-өөсөө дахиад одоо их хурлын гишүүдэд байгаа санал, энэ аж үйлдвэржилтийн байнгын хороон дээр гарч байгаа энэ ажлын хэсэгтээ хамтарч ажиллах нь зүүн ёсны хэрэгээ. Манай засгийн газарт хүн дутж байгаа. Их хурлын гишүүд нэмэр болно. Энд 14 мега төслийг эсэргүүцээд ч юм уу ингэж байгаа хүмүүс байхгүй. Та бүхнийг эрсдлээс хамгаалах гэж байгаа бас. Тэгэхээр энэ төслийн ажлын хэсэгт орох саналтай байгаа. За тэгээд цаашдаа би түрүүн асуусан асуултан дээр баттгаад үг хэлчихье. Манай эдийн засгийн эргэлтийн 90% нь автозамаар явж байгаа шүү. Төмөр замыг үгүйсгээгүй. Тэгвэл автозамын төслүүд дээр явах ёстой. Манай дотоодын нийт бүтээгдэхүүний дөнгөж 6% дээр автозамын нөлөө байна. Зүү ёс эдийн засгийн онолынхоо хувьд бид нар энийг 15% хүргэх ёстой. Тэгжиж бидний хүнээр бол одоо судсаар нь цус урсаж эхэлнэ. Одоо манай эдийн засгийн эргэлт бол яг ингээд цус нь өтгөрцөн бөглөрөд харах байгаа хүний нөхцөл байдал дээр байгаа. Бид нар экспортын бүтээгдэхүүнүүдээ гаргаж болно. Бид нар гаднаас хөрөнгө оруулалтууд татаж болно. Энийгээ дотооддоо шингээхдээ ажлын байраа бий болгохдоо энэ өргөн уудам нутагт тархан суурьшсан байгаа энэ иргэдтэй эдийн засгийн үр өгөөжийг хүргэх зам бол тэр судас нь бол ерөөсөө автозамаа. Тийм болохоор манай эдийн засгийн хөгжлийн яамныхан 14 мега төсөл дотор ч автозамын төсөл нэг ч алга байгаа. Тэгэхээр 15, 20 байна уу? Энэ автозамын төслийг заавал оруулж ирэх ёстой. Мега төслийг зөвхөн 14-өөр хязгаарлаж болохгүй гэдэг. Ийм үг хэлмээр байна. За тэгээд ажлын хэсэгт орох саналаа байнгын орооны дарагт давхар уламжилчаа. За баярлалаа.